Бид өмнө нь сөрөг тооны талаар болон бутаргай тооны талаар нэлээдгүй ойлголтыг авсан. Тиймээс сөрөг тоо болон бутаргааны талаар үзэхээс өмнө сайн төсөөлөлтөй байгаа хаа. Энэ бичлэгийн гол зорилго бол сөрөг тоонуудтай илэрхийллүүдийг бодох, түүнийг сайн ойлгож байгаа эсхийг шалгах явдал юм. Жишээлбэл энд сөрөг 2-1 гэсэн бутаргай байна. 2-1-ийн урд ерөнхий хасах тэмдэг байна. Энд бол 2-1-ийн хасах нэгтэй тэнцүү. Энэ бол 2-1-ийн сөрөг нэгтэй тэнцүү, мөн сөрөг 2-ны нэгтэй тэнцүү. Ийм байж болно. Харин сөрөг 2-ны сөрөг 1-ийн хувьд ямар байх вэ? Үүнийг зүгээр л сөрөг 1-ийг хуваах нь сөрөг 2 гэж бутаргай байдлаар харах нь чухал юм. Сөрөг утгыг хуваах нь сөрөг утга бол эерэг болно гэдгийг бид мэднэ. Тиймээс энэ бол 2-ны нэгтэй тэнцүү. Одоо эдгээрийг агуулсан зарим нэг бодлогыг бодъё. Зарим жишээ бодол тасгалуудыг өөрсдийн ойлголтоор хийж үзье. Эхний асуулт бол дараах илэрхийллүүдийн аль нь сөрөг G-г хуваах нь H-тэй тэнцүү вэ? Сөрөг G-г хуваах нь H. Зөв хариултыг сонго. Тэгэхээр эхний хариултанд 3 сөрөг утга байна. Баг зэрэг содон харагдаж байна. Гэхдээ эхлээд бид энэ хэсгийг бодох хэрэгтэй. Энэ цэнхэр өнгөөр хүрээлсэн хэсгийг бодож үзэх хэрэгтэй. Сөрөг G-г хуваах нь сөрөг H. Бид үүнийг өмнө нь хийсэн, энд харагдаж байна. Сөрөг утгыг сөрөг утганд хуваавал эерэг утгыг эерэг утганд хуваасантай адилхан байна. Тиймээс сөрөг G-г хуваах нь сөрөг H бол G-г хуваах нь H-тэй адилхан. Харин урд байгаа хасах тэмдэг хэвээрээ байна. Энд байгаа хасах тэмдэг өөрчлөгдөхгүй. Тиймээс энэ илэрхийлэл бол үнэндээ сөрөг G-г хуваах нь H-тэй тэнцүү. Сөргийг хуваах нь сөрөг бол эерэг болно. Урд нь хасах тэмдэг хэвээрээ байна. Тиймээс энэ хариулт зөв байна. Хоёр дахь хариулт бол сөрөг G-г хуваах нь сөрөг H байна. Энэ бол хасах тэмдгийг хүртүртэн тавиад сөрөг G-г хуваах нь сөрөг H гэж бичсэнтэй адилхан. Энэ бол G-г хуваах нь H-тэй тэнцүү. Ялгаа нь гэвэл энэ бол эерэг G-г хуваах нь H, энэ бол сөрөг G-г хуваах нь H. Тиймээс энэ хариултыг сонгохгүй. Мөн аль нь ч гэсэн хариултыг сонгохгүй. Учир нь бид зөв хариултыг олчихсон. Дараах илэрхийллүүдийн аль нь 5-ыг хуваах нь B-тэй тэнцүү вэ? Зөв хариултыг сонго. Эхний хариултанд сөрөг 5-ыг хуваах нь сөрөг B байна. Санаж байгаа бол энэ хасах тэмдгийг хүртүрч шилжүүлээд сөрөг 5-ыг хуваах нь сөрөг B гэж бичиж болно. Ойлгомжтойгоор хэлбэл нийт бутархай өмнө байгаа хасах тэмдгийг бичгийн оронд хүртүрт бичих буюу хүртүрийг сөрөг 1-ээр үржүүлсэнтэй тэнцүү болно. Сөрөг 5-ыг хуваах нь сөрөг B гэж бичиж болно. Сөргийг хуваах нь сөрөг бол эерэг болно. Тиймээс энэ бол эерэг 5-ыг хуваах нь эерэг B болно. Энэ зөв хариулт. Харин энэ хариултыг харвал сөргийг сөрөгт хуваасан байна. Тиймээс эерэг болно. 5-ыг хуваах нь B-тэй тэнцүү. Үүнийг ойлгох арга бол хасхын нэмэх гэсэн зарчим юм. 5-ыг хуваах нь B бас зөв хариулт болж чадлаа. Мэдээж хэрэг аль нь ч гэсэн хариултыг сонгохгүй. Учир нь би 2 зөв хариултыг олсон. Дараах илэрхийллүүдийн аль нь сөрөг E-г хуваах нь сөрөг F-тэй тэнцүү вэ? Бид үүнийг нэг алхмаар хийх хэрэгтэй. Нэгээр нь хэлбэрчлэе. Сөрөг E-г хуваах нь сөрөг F. Өмнөх баталгааг санаж байвал энэ хэсэг бол сөрөг E-г хуваах нь сөрөг F тэнцүүгийн тэмдгийг бичье. Энэ сөрөг тэмдгийг өөрөнгөөр бичье. Ягаанаар бичье. Энд ягаан байна. Ягаан хасах энд байна. Сөрөг E-г хуваах нь сөрөг F бол бид үүнийг өмнө хэд удаа баталсан. Сөрөг утгыг сөрөг утгад хуваавал эерэг гарна. Тиймээс энэ бол E-г хуваах нь F-тэй тэнцүү. Эерэг E-г хуваах нь F-тэй тэнцүү. Энэ бодлого бүхэлдээ сөрөг E-г хуваах нь F боллоо. Эдгээр сонголтуудын аль нь зөв болохыг харцгаая. Эхний хариулт бол эерэг E-г хуваах нь F байна. Тиймээс биш. Харин энэ бол бид үүнийг хэд дараагаар илэрхийлж болно. Сөрөг E-г хуваах нь F. Мөн эерэг E-г хуваах нь F болж байна.
Мөн өөрөөр энэ хасах тэмдгийг хуваарьт бичиж болно. Бид үүнийг ингэж бичиж болно. Сөрөг E-г хуваах нь сөрөг F. Ингэж бичиж болно. Энэ хасах тэмдгийг хуваарьт оруулан бичиж болно. Яг энд аль ч арга нь E-г хуваах нь F-тэй тэнцүү. Энэ хоёр илэрхийлэл бол үндсэндээ ижлэхэн юм. Тиймээс би эцэст нь энэ хариултыг сонгоно. Аль нь ч биш гэсэн хариултыг сонгоно.